Сайн бяцхан уу. Аргаминдээ. За дуумаа яаж байгаалаа гэж бодож байна. Нөхдүүд орж ирсэн хүн байвал дууны явж гэнэ үгүй хэлээтгэр. За нөгөө та бүхэнд амласан ёсоо. Бүх автомны их хурл бат их нийгэмд үлших төрийн бүс байгууллагын зүгээс хийж байгаа ээлж зам маань. За энэ мань одоо 8 дахь зам маань болж явах шиг байна. 7 хоногийн өмнө 4 сарын 23-ны өдөр сүүлийн лайв хийсэн юм шиг байна гэж харсаа. За ингээд 7 хоногийн дараагийн лайвыг хийж байна. За лайва тодорхой хэмжээний Монгол улсын энэ одоогийн оршин байгаа нутаг буюу уран голын сав газарт оршин тогтнож байсан бүрэн улсууд, за эдгээр улсууд их хурлаатай хэрхэн яаж холбогдож байваа гэдэг. За энэ их хурлын түүх үндслийг лайваараа явуулж байгаа. За энэ тодорхой хэмжээний миний бичээд олон их сурвалжаас тоймлж багасгаж бичиж байгаа. За өөрийнхөө бас их хурлаатай хэрхэн холбогдож байгаа талаарх дүгнэлт хэсгээ хэлэх. За ерөнхий уг улсын гал үүсэл оршин тогтносон цаг хугацаа, за хэл соёл байдаг юм уу, ахуй амьдрал, энэ талаас нь бас тодорхой хэмжээний юунууд хийж байгаа. Энэ би юу яатсан бэ? Нөгөө никтэй ярьж байгаа. Тэгээд дуу маань явж гэнэ үгүй юу гэж асуугаад байгаа. За тэгэхээр дуу явж байгаа гэж найдаад дуу явж байгаа үг хэлээд өгөх хүн байхгүй. Ганц нэг хүмүүс ороод ирлээ. Миний лайвыг бол ерөнхийдөө хүмүүс их бага үзэж байгаа. Лайв гэхүүдээ Facebook руу хязгаарлалтанд орчихсон. Лайвны тоо, хандлт юмнуудын тоо багасгадаг юм байлээ. Тэгэхээр хязгаарлалтанд орсон энэ өөрийнхөө Facebook хуудасаа яаж игээд нэг жижиг шажигдах хэмжээнд хүмүүст хүрэх гэж оролдоод байгаа. За тэгээд янз бүрийн юмнуудыг ташигч гайхчаа тэрүүл уулыгээд бүх сагс ярих юм бол маш олон хүмүүс орж ирдэг. За ийм лайв юмнууд, постуудыг бол тэр Facebook-ээс хязгаарлалт юм байлээ. Албаар цаашаа явуулдаг, хүмүүс сонсгодог ийм байдаг юм байлээ шүү. За тэгэхээр явуулж байгаа үйл ажиллагааныхаа талаар ном бичиж байгаа. Энэ номонд орох юмнуудыг баг угаар томьёолоод хэлээ явж байгаа гэдгээ. Урд урдын лайвнууд дээр нэлээд тодорхой хэлсэн. За энэ удаагийн лайваар ч гэсэн бас тэрийг хэлчихье. За тэгээд кеданчуудын тухай. За 907-оос 1125 оны хооронд оршин тогтож байсан нүүдэлчин улсын нэг байж байгаа. Кеданчуудын байгуулсан Лео улс. За нүүдэлтийн төрийн уламжлалыг хадгалсан тул их хурлаатай төстэй маягийн зөвлөлт байгуулахтай нэг холбоотой байсан гэдгийг өөрийн биеэр бас ингэж үзэж байгаа юм. Гэхдээ Монголын сонгодог их хурлаатай яг адил биш. Өөрийн онцлог бүтцтэй өмнөх төрөлт улсуудын хэв хэмжээнд явагдаж байсан бүтцийг буюу энэ нүүдэлчдийн соёл уламжлалыг үргэлжлүүл авч явсан гэж үздэг тийм ээ. Кеданчууд анхнаас Овг аймгийн холбоонд толгуурсан бүтц зохион байгуулалттай дотоод зохион байгуулалт юм байсан. Ноёд ялгуурт нь цэгийн жанжид нь цуглуулж хаан сонгох, бодлого хэлэлцэх, за бус асуудлуудаа ярилцдаг зөвсөлтлийн хэлбэртэй байсан учраас их хурлаатай төстэй оролцоотой ийм төрөлт улс тогтож байжээ гэж үзэж байгаа юм. За Лео улс нь нүүдэлчин суурьшмал гэсэн хоёр өөр тогтолцоог нэгтгэж орж ирсэн. Кеда уламжлал нь зөвлөдөх хурал, Овг аймгийн хэмжээнд зөвлөдөх хурал, за хятад маягийн төвлөрсөн төрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан гэж түүхэнд бичигдүүлсэн байна. За хаадыг
бас зөвхөн уламжлалаар зөвхөн удам залгамжлалаар биш уламжлалаар язгуурчнуудын чуулган хийж зөвлөлчлөөр хаанаа сонгодог байсан байгаа юм. За томоохон дайн боцгийн үед бол мөн ноёд туралддаг. За төр зэрэг язгуурчны нэгдсэн шийдвэр гаргах ийм механизмтэй байсан гэж үзэж байгаамаа. Кедан ба Монголын их хурлын ялгаанд юу вэ гэхээр хааны эрх мэдэл илүү тогтвортой төвлөрсөн байж Кеданд Монголд их хурлын хамгийн дээд шийдвэр гаргах байгууллага болж хөгжсөн. Хятадын төрийн нөлөөг авснаас Яа улсыг ярьж байгаа Хятадын төрийн нөлөөг авснаар хурлын үүрэг айжмаар буурсан гэж үзэж байгаамаа. За Хятадын гүрэн мэн Луха голын байгууллагаас Шарваны ордсын Шарман гэж байдаг тийм ээ. За тэр Шарман биш шүү. Шарваны омрол цаваар нутагж байсан бөгөөд яванда Шартын гэсэн эрг хүрс нутаг тархан суужээ. Тэд Сиамби монголчуудын нэг салбар болох Монгол угсаатан ба тэдний ихэнх нь дорнод хуун агын удан байжээ. Өнөөгийн Монгол нутаг зөв төвлөн сууж байгаагүй ч 923 оноос Автайгаас зүүн тийш Хэрлэн голын хойд бие хүртэл нутгаа тэлж соёл түүхийн олон зүйл тусгал Монгол нутагт үлдээжээ. Тэдний нэрийг манай түүхийн номуудад Хятан гэж хоёр янзаар бичдэг. За Кеданчууд 388 оноос Муян Тобе улсын цэгц хогдон зүүн нүж Комаси ба Кедан гэж хавагдав. Кеданчууд өөр улсад цайн дураар даган орсон бололтой гэж үзэж байгаа юм. 800 зууны сүүлчээс Кедан аймгийн дотор Илэ буюу илүү аваг цойлон гарч төр улсыг байгуулжээ. Илэ авагтны 8 дугаар үе болох Амгаян, Амаки, Абаки, Абажи гэх мэт нэрэлдэг байх нь. 907-оос 918 оны хооронд Кедан угсаатныг нэгтгэн их төрийг байгуулжээ. Илэ Амбагаян улсаа засаг захиргааны өвөг хуваарийг тогтоосон нь өмнөд ба умард орд юм. Энэ түүний эзэмших нутгийг онцлогоос хамаарсан ажээ. Кедан улс умард хятадын зарим газруудыг эзэлсэн тул ийм хуваар тогтоосон гэж болно. Өмнөд нутагт суурьшмал тариалан ч иргэд зөнгөлөх бол умард нутагт уугуул Кедан нар тэдний төрөл нүүдэлчд болох татарууд хаягаалагдж байваа. Илэ аймгийн амьдралынхаа идэвхтэй хугацааг улсынхаа дотоод засаглалыг сайжруулах, улс төрийн нөлөөгөө хөгжүүлэх чиглүүлснээр түүнээс хойш бараг 100 жилийн турш Төв Азад Кедан улс тэргүүлэх үүрэг гүйцэтгсэн юм а. Амбраян хааны дараа үеийн хаад засаглалтаа өөрчлөлт оруулжээ. Энэ өөрчлөлт нь 10-аас 11-р зууны үеийн Төв Аз дахь үндэстний шинэ орчныг харгалзсан бөгөөд онцлог хэлбэл тэр үед эрч хүчин орилон гарч ирсэн зурчид угсаатны өөдөөс угсаанагт нүүдэлчдийн хүчийг ашиглах тэднийг улс төрийн холбоотон болгоход чиглэсэн юм а. Кедан улсын үе нүүдэлчдийн төр ёсны уламжлалыг суурин соёлын хөрсөнд шингээх талаар сонин алхам хийсэн түүх гэж болно. Кедан улсад 9 хааны үе залгамжилт нийт 202 жил оршин тогтнова. Кедан улс зүчдийн алтан улсад мөхөгдөх үед Илэ дэш ноён нүүдэлчин кеданчуудыг дагуулсан баруун зүг нүүж Балхааш нуур тэнгэр уулаар төвлөрсөн нэгэн улсыг байгуулсан хар Кедан гэж хэмээн алдаршиж Шинжаан хоризмыг иргэшээлд оруулан 86 жил оршин тогтножээ. Их Монгол улс 1211 онд алтан улсад довтсон зохиход зүшдийн хаягаанд байсан кеданчууд зүүн ёо зэрэг 3 улс байгуулсан удалгүй Монголын бүрэлдэхүүнд оржээ. Өөр Монголын баруун байран гошуун зарим байрнчууд дагуурчууд кеданчуудын шууд одон болох хүмүүс юм а. Баруун байрны зарим эмэгтэйчүүдийн уламжилт үс засалт нь Кедан эмэгтэйгтэй адилхан байдаг байна. Мөн Төв Аз дахь Китай зэрэг овгийн хүмүүсийг кеданчуудын удам гэж үздэг. 100 үг тутмын 70 нь Монгол үг байжээ гэж байгаа. За тэгэхээр бусад Монгол аймгийн нэгэн адил байсан үгээр ноцогдож байгаамаа гэсэн. За ийм мэдээллийг нэгтгээд ерөнхийдөө та бүхэндээ сонсгож байна. За тэгэхээр сай болгоныхоо төгсгөлд хилээд байгаа их хурлын түүхэн замнал. За тэгээд их хурлыг хийх үндсэл юмнууд за ерөнхийдөө 6 бүлэг
даван зүйлтэй гэж үзэж байгаа юм. Одоогийн байдлаар бол юуны 92 онд бичигдсэн үндсэн хуулийнхаа бүлэг зүйлтийг бас оршоогоод их үдэ энэ номонд бас тэгж оруулаад 6 бүлэг даван зүйлтэй гэдэг бичсэн. За бичсэн юм юунд өгчихсэн байж байгаа. Оюуны өмчийн газар өгчихсэн байж байгаа. Эндээс оюуны өмчлийн гэрчлэгээ удахгүй гарах байхаа гэдгийг бас сайн болгон дээр хэлээд байгаа. Ингээд дараагийнхаа зайвуудаар одоо ингээд ерөнхийдөө өмнөх их Монгол улсаас өмнөх төрт улсуудын зайвнууд ерөнхийдөө яг өнөөдрийн зайваар ингээд дуусч байна. Дараагийн зайв бол маш сонирхолтой буюу за яг дараагийн энэ чинь 7 дахь зайв байх, 8 дахь зайв байна уу? 9 дахь зайваараа хамаг Монгол улсын тухай авч үзнэ хэдүүлээ. За 10 дахь зайвнаас эхлээд их Монгол улсын тухай зайвыг хэлнэ. Их Монгол улсын тухай ярихад бол хэдэн өдөр, хэдэн сар барагдахгүй тийм асар том тух. Яагаад гэхээр дэлхийг шин дэглэмд оруулсан, дэлхийг эзэрхийлжсэн ийм асар том улс. Үе үеийн түүхчид одоо хүртэл судалгааны төвшөнд судалгаанууд их Монгол улсын талаар, их Монгол улсаас төрж гарсан улсуудын талаар түүхэн судалгаа, археологийн судалгаа, бус судалгаануудыг одоо хүртэл хийж байгаа том түүхчид, судлаачид үүнд ажиллаж байгаа учраас өчүүхэн миний энэ тэндээс олж үйссэн жижиг юмнууд бол жижигдэх байх. Гэхдээ өөрийнхөө мэдэх хэв хэмжээнд олж сонссон энэ тэндээс уншсан юмнуудаа нэгтгэсэн хэв хэмжээнд их Монгол улсын талаар нэлээд урт хэмжээний зайвуудыг хийнэ. Нэг удаагийн зайвууд 20-оос 40 минутын хэмжээнд болж илээ. Саяын одоо энэ 8 дахь зайв минут болж шүү дээ. Энд дээр харахад урт нь 40 минут болж исэн. За бог нь болохоор 20 хэдэн минутын хэмжээтэй зайвуудыг хийсэн байна. Тэгэхээр их Монгол улсын тухай зайвууд бол тэр хэмжээнд барьж нөгөө хугацаагаа бас бог нь яахгүй хүмүүс үзэхдээ дургу гараа явчихдаг тийм ээ. Ийм учраас нэг 20-оос 40 минут бол хангалттай юм байна. 20-оос 40 минутын хэмжээнд ямар ч 2-оос 3 сарын хугацааны зайв хийгдэх байх. За тэгээд баярлалаа та бүхэн зайв юм ширүүлээд өгөөрэй. Би нөгөө нэг юун дээр юу бичдэг юм. Хүний заалгааг өөрөө бич чадахгүй байгаа юм. Толгойг хийснэг юм байгаа. Засаглуугаар толгойг нэгээд байгаа шүү. За баяртай.